За улан гишүүдтэй давхардуулахгүй нь ганц хоёр хоо юм асуучих. Энэ төрийн албаны зөвлөлийн тайлан үйл ажиллагааг одоо бас бүгдээрээ сонслоо. Тэгээд би нэг ийм л юм асуух гэсэн. Хөдөө орон нутагт ажиллах хүн олдохгүй шүү дээ. Тэгээд жишээлбэл одоо энэ сумын захиргаа, тамгын газар, сургууль, эмнэлэг гээд ингээд энэн дээрээ одоо та нар ингээд нэг юугаар онлайнаар шалгалт авж ийн одоо бид нар ингээд цахимд орцсон гээд ингээд идэг. Яг цагаа тулахад одоо эний чинь бас тэр хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа улсууд өхөд одоо бас жоохон бэрхвэ шүү. Яг үнэндээ бол. Тэгээ шалгалт очихлоор одоо энэ хүн ч тэнцэхгүй тэр хүн ч тэнцэхгүй гээд хөдөө өөр хэн ажиллах юм? Нэг жоохон туршлагатай багш энэ сумандаа арай гайгүй нэр нөлөөтэй юм гээд нэг сургуулийн захирал тавиад тэгээ энэ захиргааны албанд одоо зарим нэг хүүхдийг гуйж аваачаа за чинь 3 жил ажиллачих тэгж гад нэг аймаг орон нутаг руу оруулъя яригээд ингээд бас тэр хөдөө орон нутгийн шинийг эзэнтэй болгочих гээд ингээд ярьж хөөрөөд байдаг. Гэтэл одоо энэ шалгалтанд цахим гээд одоо тэгээд яг Улаанбаатар ч яг тэгээд энэ төв суурин газар өрсөлдөг юм байгаа үз. Энэ хөдөө орон нутгийг та нар нэг туршлага ажилласан жил одоо энэ бүгдийг одоо харгалздаг тийм юм байна уугүй юу? Зүгээр л одоо нэг онлын нэг баахан одоо энэ тэндээс нэг шинэ гарсан хууль тогтоомж өгд юм уу эсвэл янз бүрийн юмар одоо ингээ аваад ингээ хүн унгаад тэгэл одоо ийм байдалтайгаар ингээд байхлаар хүн урамгүй болоод одоо дээр нь бүр одоо сая одоо ингээд нэг шалгал шүүлэг очоод тэгээ энэ далимаар ер нь одоо ажиллахаа болий цалин өссөн ч баг юм дарамтан чих юм гээд одоо ингээд тэгээ одоо энэ Солонгос явдаг хүний чинь тоо улам л их болж. Өнөөдөр хэн одоо Солонгос явж байгаа гэхээр төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс л явж шít. Тэгээ энд одоо гоё юм яриад байдаг тиймээс сургалт яг үнэндээ хөдөө орон нутагт очоод та нар хэдэн удаа сургалт хийцээ. Хэдэн удаа хувийн сурталчилсан. Энийгээ ярил л да. Тэрнээс биш одоо ингээд энэ тэнд одоо бид нар олон улсын тэмч туршлага муршлага гээд энэ чинь монголоор л байна үстэй. Тэгээд үнэндээ бол одоо ингээд сая сум орон нутгийн тамгын газрын дарга нар ирээл одоо яг бодит амьдралаар ингээд харахлаар зэрэг тэр сумын тамгын газар нь үнэндээ ажиллах хүм алга. Ихэнх сум ийм байдалтай байгаа. Нэг ажлыг одоо 2-3 ажлыг нэг хүн хийж